Эдгээр нэр ямар олон юм бэ тий? Энэ яригдаг өгөх хүн алга байх биш үү? Бид нар өмнөхний энэ дэлхийг яаж ингэ сайн гаргаж ирдэг вэ? Хугацаанаас нь өмнө юу лээ? Тэгээ хугацаанаас нь өмнө зүйлүүл ингэж болохоор нэг нас орсон толтой. Огцрох гэдэг чинь огцрох. Түрүүчийн 7 хоногт бид хэдийн сэдвээр ярьсны дараа ярьснаас хойш ерөнхий сайд гарч ирж мэдээлэл хийсэн. Хэвлэлд тэгээд хэвлэлд мэдээлэл хийхдээ бол нэг зөвхөн бүгдтэй холбоотой асуудал. Энийг ингээд орлогоо нотолтон манай хот ажил хийдэг. Тэгээд орлогоо нотол нь энэ сошиалор тараад байгаа юм дотор бас ингээд хий хөө байна. Энэ сүүн бүгж өгсөн асуудал бол бид нар тайлбарлах хэрэгтэй юм асуудлаа гэсэн. Тэгэхээр эндээс юу тодорхой биш үлдсэн бэ гэхээр тэрний сэтгт хэрэгтэй жуулчны машин нүү хөслөөгүй юу, тэгээд тэр машин бэлгэлсэн бэлгэлээгүй юу, бэлэн мөнгө өгснө өгөөгүй юу гэдэг асуултууд бол хариултгүй хэвээрээ үлдсэн. Ерөнхий сайд улс төрийн хамгийн том ийм скандал үүсгэсэн гол дүр үйж хахад гинт гарч ирсний 10 хэвлэлд яриа өгөөд хоёрхан асуулт асуусан. Тэгээд тэрэн дээр бол бүү маргаан. Тийм, наач яг эргэлзээ төрүүлж байгаа байхгүй юу? Одоо ингээл зүгээр л хэвлэлийн юм нөгөө нэг шууд дамжуулж байгаа яриануд үзэж байгаа ийм үзэгч бол яг анзаарч болохоор одоо ингээд сүүлийн үед бол ингээд засгийн газрын гишүүдээс, их хурлын гишүүдээс, намын гишүүдээс үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой маш их яриа авч штэ ордон дотор тий. Пижинж штэ. Манайх ингээд язганд ихтэй ингээд нэг нь энд асууж яхад бүгдээрээ давхардуулж асуугаал хинийх нь асуултанд хариулахаа мэдхий ойлол ингээд язганж асуудаг штэ. Тал талаас ингээд нэг хариулт зулгааж үлдчих гээд тэгж яхад яг тэр мэдээллийн тухайд маш хүлээцтэй ээлж дарааллын дагуу нэг нь асуулт асуугаад хоёр нь асуулт асуугаад гурав дахь нь тодруулаад ингээл процесс дууссан. Тэрнээс биш нөгөө хүмүүс цааш нь ингээл язгнаал асуугаал ивэл асуугаал ах юм процесс байсан шүү дээ. Тэгээд эндээс яриг нь хинж таслаагүй. Тийм эндээс нөгөө нэг айгүйх их зар төрсөн. Хардлах. Тэгээ одоо ингэж Чи байсан мөн асуумаар байсан. Тэр чинь юм болж байна араа. Эхлээд Улаанбаатар чуулган ажиллалын тэр нөө нийслэлийн засаг захиргааны байр шүү дээ. Тэрэн дээр нэг би сайн танихгүй мэдхгүй сайт хийлээ. Нэг сайтын сэтгүүлч юм болов нэг эмхтэй ган төмөр сайдаас яриад байсан уу? Сошиал дээр тий. Тэдний сэтгүүлч төрөнцгөө одоо нийтлэг зэрэглэлийн хамгаалалттай ерөнхий сайд руу очиж яриа авахыг завцсан. Дараа нь тэр бичлэгийн дараа тэр нөгөө ерөнхий сайд чинь сэтгүүлч нарт яриа өгч үйл явдал дуусаад ерөнхий сайд өөрөө очиж байгаа. Ерөнхий сайдын замыг тосоогүй. Одоо ингээд дүрсийг харуул те эргээд харуул. Ерхий сайд өөрөө очиод тэнд ингээ хэвлэлүүд хүлээжсэн. Ингээд тэр уулын хурдны замаа эхлээд ярьж байгаа юм чи ихгүй юу? Тэгээ ингээд асуултсаасан те. Хоёрхан асуултсаасан. Би одоо жишээ нь асуумаар байгаа байхгүй юу? Тэгээд дуусаад баярлалаа гэж хэлсэн. Та зөвхөн бүгж гэж байна. Энэ нэстэг тэрэг мэрэг гэдэг энэ цахим орчинд шуугаад байгаа юмнууд тий гэдэг гүйлгээний утгатай шилжүүлсэн тэр мөнгөн гүйлгээ. Дээрээс нь нөгөө нэг thank you baby гэдэг тэр машины пост эдрийг ингээд үгүйдэл хамгийн энгийндээ тэрийг асуусан байсан шүү дээ тий. Тэр яриа өштэй ингээд яриа явж байхад дүрсэн ингээ үсэрч байгаа. Өөрөлдвөл монтаж байгаа. Бүгдийг нь монтажлцсан. Одоо тэр цацсан одоо лайв гэхгүй. Уг нь лайв шууд дамжуулт штэ тэр дүрснүүд аль нь ч тэгж яхад дундаас нь ингээд тасцсан байна гэдэг чинь эхлээ тэрэн дээр ингээд одоо юу юм монтаж хийцэн байна. Дараа нь хянагдсан байна л гэсэн. Хянагдсан байна. Тэрийг бол нөгөө нэг хянуулсан байна гэсэн үг шүү. Өөрсдөө хүмүүс л тэр нөгөө нэг дүрсний үсэрсэн юмыг хараад байгаа тийм. Дундаас нь катлж аваад хоёрыг нийлүүлээд тэр тэнд нөгөө өсөрдөг штэ тий. Тэр мэрийг бол хэвлэлд ажиллаж байгаа хүмүүс илүү нэг анзаарсан байх. Хүмүүс бол нөгөө төдийлөн магадгүй нэг мэдэхгүй байх. Ялаа гэдэг үгэнд нэр яаслаад өнгөрч байгаа. Тэнгүүд яг хэвлэл мэдээллийнхэн ер нь энэ чинь ингээд буруу байна тий. Яг нэлийн вакуум тий монтажтай юм одоо найруулгатай улс төр хийдэг улс төрчийг мэддэг. Тэр арга барилын таниад байна. Гэхдээ эн чинь бүр ингээд хэрэг сэтэрлээ гэдэг асуудал үүссэн. Монгол Улсын ерөнхий сайд тийм нөгөө нэг ажилтаа ингээд танилцсан явж байхад ягаад босод хэвлэлүүд тэр зар хүрээгүй вэ? Гэхдээ манай салбарынхаа айгүй гомдолтой байгаа тий. Нийслэл дээр зараа тавьсан гэдэг юм. Би бол тийм зар болж байгаа. Нийслэлийнхэн болохоор үгүй гэдэг шүү. Үгүй нийслэл засаг зохион байгуулсан. Засаг нь болохоор нийслэл гэдэг. Бид нар ч бас ингээд энэ тогоон дотор хөрхөн удаа явчлаа штэ. Хизээч засгийнхаа ерөнхий сайдын буюу төрийн хамгаалалтанд байдаг хүний оролцох арга хэмжээний талаар
нийслэл засгийн хэвлэлээд давж нөгөө нэг мэдээлэл өгөх ямар ч боломжгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэр чинь ингээд төрийн тусгай хамгаалалт засгийн газрын хэвлэл хоёр чинь хамтарч ажиллаж ээж те ийм үйл явдал болох гэж байна. Хамгаалалтын тухайд аль хаанаа өгвөл зохимжтой юм зохимжгүй юм. Үгүйдэл нэг цэцэрлэгийн нээлтэнд ерөнхий сайд ирээд орлоо гэхэд гадаа яриа өгөх юм уу үгүй юм. Аюулгүй байдал талаасаа дотор өгнөөч гэдэг юм. Төрийн тусгай энийн зохицуулж яадаг. Тийм учраас нийслэлийн хэвлэл төрийн тусгайтай шууд харьцах боломжгүй учраас зар хизээж засгийн хэвлэлийг дамжаад нийслэлээр тараагддаггүй цаа гэсэн юм. Цөөхөн редакцуудыг дуудсан байна. Цөөхөн газрыг дуудсан байна. Тэднийхээ дүрс монтажтай цацагдлаа. Тэгээд асуулт хангалтгүй байсан. Тэгээд тэрэнд манай хэвлэлийнхээ урлаа. Тэгээд дараа нь хэвлэлийнх нь нэгдсэн тий нийсэн. За зар тавиад асуух эрхээ мэдээлэл олж авах эрхээ хамгаалахын тулд редакцууд нэмдээд шаардлага ер нь бол даваа гарагч шууд битсэн. Ердөөсөө тэр нь огцор юм уу юу биш шүү дээ. Зүгээр ил гараад мэдээлэл олон нийтэд өгөө гэдэг шаардлага тавьсан. 25 редакц нэгдсэн. 25-уулаа давлгаалаад мэдээгээ цэцсэн. Албан шаардлагын засгийн газрын хэрэг эрхлэх газар төгсөн. Баасан гаригийн өнөөдрийн ажлын өдрөөр бол бид нар нөгөө хугацаагаа тоосон. Албан шаардлага тариу өгөөч гэдэг огноогоо 23-нд багтаж хариу өгөөч гэсэн ирээгүй 4 хоног бол хүлээсэн гэсэн үг. Яг хөө төрийн хилээрээ бол явах нөгөө бичих хэрэг тариу өгөх хугацаа нь бол ажлын 14 хоног гэж явд юм байна. Тэгэхээр одоо тэрийг хүлээх ёстой юм уу? Дараачийн алхмаа хийх ёстой юм уу? Одоо нэг юм улс төрийн сонирн болчлоо. Гэхдээ ямар ч байсан нэг юм уул мөр үрдээ шаардах ёстой. Энд чинь ингээд дараачийн ерөнхийсэд ийм явуучвал буруу шүү дээ, тий. За хэвлэлийн процессын тухайд ийм. Тэгээд нөгөө эргээд дээр гарыг тий жагсаал нөгөө нэг одоо ч баг 10-11 хоног болчихлоо. Өнөөдөр 10 хоног байна. Ажлын өдрүүдэд чигсэж байгаа. Ингээд тоолох юм бол 10 хоног тий. Надад бол ингэ санагдаад байгаа юм. Өмнө нь жагсаалуудын үеэр нэг ийм санаатай санаандгүй давхцлууд байдаг л байсан. Ингээл тийм арга хэмжээтэй үйл явдалтай давхартлаа гэдэг. Энэ жагсаал бол харьцангуй бүр санаандгүй гэхэд арай их юмнуудтай давхарлаа юм шиг. Талбайг өрдөөсөө чөлөөжгүй байна. Тий. Аль яамны ч за номын баяр болсон. Хөдөлмөрийн ямар ихтэй. За номын баяр болж байгаа. Үргэлжлээд боловсролын нөгөө нэг мэрэгжил сонголттой холбоотой юмнууд болж байгаа. За тэгээд араас нь өөр жагсаалтаа давхардж байгаа. Ингээд ингэх юм бол тэгээд номынхын сте амир хөөрхөн хандсан шүү дээ. Дараалаа цагдаагийн нээлттэй өдөрлөг боллоо. Тийм. Гэхдээ энэ үйл явдал дондор ямар ч байсан нөгөө нэг тасрахгүй ингээд үргэлжлээд байгаа нь бас өмнө нь байгаагүй жишг байна гэж би бодсон. Тэгээ яагаад энэ талаасаа тийм яагаад энэ жагсаал тасрахгүй байна гэж бодохоор би нөгөө нэг энэ зохион байгуулалтандаа байгаа юм байна гэж дүгнэлтэнд төрсэн. Яагаад тэгэхээр жагсаал гэхээр л манайхаа яг ингээд нөгөө улаан галзуу ингээд хашгираад ах ёстой. Өглөөнөөс орой хүртэл байх ёстой. Шүн олцсон ч ингээд тарахгүй хашгираал байж ах ёстой гэдэг юм чи хамаг хүний тэнхээ орчтой юм шиг байлаа шүү дээ тий. Гэтэл чин ингээд цайны цагаас эхлүүлдэг. Эсвэл ажил тарах үеэр эхлүүлээд 8 цаг хүртэл гэдэг ч юм уу. Нэг тэгснэ бүр хөтөлбөртэй. Тийм. Эсхэмжилсэн ийм учраас хүмүүс нөгөө залхахгүй байна тий. Энд чи одоо ингээд залуучууд тэр олон саад бэрхшээл тий. Төрийн зүгээс тэр талбайг завгүй байх. Тэр болгоныг ингээд даваад тэгээд нөгөө хурлан товлогдоод хурлан товлогдсон өдөр нь өмнөх өдөр нь тий. Тэр нийслэлийн Монгол ардын нам одоо намын дарга нь бол нийслэлийн Монгол ардын намын дарга ч одоо нийслэлийн засаг дарга хин шүү дээ. Нямбатар. Нийслэлийн Монгол ардын намын тэр дарга нар нь өөрсдөө хориглоод баахан настай хүмүүсийг авчирсан. Бас хүүхдүүдийг авчирсан тий хоёулнуудыг. Тэгээд тэр залуучуудыг бие талдсан. Нөгөө жагсаал самрагчд маань тэр ухаан удгаа аврыг гэдэгтээ нийлж явж ирсэн тий. Анхнаасаа нэг л зорилго нэг байсан л байна. Тэгээд тэднэртээ бас тэр залуучууд сөргөлдөөгүй өшөглүүлээс сууж хэлээ шүү дээ. За ерөөсө бид нар ингээ босох юм бол бид нар асуудалд орно. Тэгэхээр хэдүүлээ жагсаалынхаа зорилгыг биелүүлэхийн тулд эсэргүүцэл үзүүлэхгүй яа гэв. Тэр айгүй хөөрхөн тий. Тэгээд нэг ажиглагдсан юм нь нөө хүмүүс яг ингээд өөрийнхөө түүхийг яриад байгаа байхгүй сториг тий. Би ингээд хэдийн төрөний орлого олд юм аа. Хүүхд мөн өдөхөр ингэд юм аа. Би ингээд хэдийн татварт өгдөө штэ. Тэгээ гарсан чинь тэр чинь ингээд машин зөвхөлчлөө штэ. Нөгөө дандаа нөгөө жигсаалууч нэг ингээд ухаан удаг бол нэг ингээд нэг юм өгцөн тий. Ухаан удгийн жигсаал ингээд сэтгүүлчд очиод яхаар ухаан удаг гэж юу вэ гэдээ асуухаар хариулахгүй байгаа байхгүй. Тэн зогсож байгаа залуучууд бол хүүрхэн амтан тий.
ингээд бүр үнэхээр тэр нэг цүнх юунд үнэхээр яг атаархал биш үү энэ чинь тий. Энд чи буруу. Бид нар ингээд амар хөдөлмөрлөө тэмцээд ингэсэн чинь буруу байгаа учраас би энэ зогсож яах гэдэг историогоо яриад байгаа нь тэр жигсаалын баг үнэн юм шиг надад санагдав. Тэр яг нөгөө нэг харьцуулж болох кейс тохиолдол гарсан учраас ингээд бүр илүү хүлээж авч байна тий. Ингээд алган дээр тавьсан юм шиг харьцуулагдаад байсан. Би тэгээд энэ процессоос юу гэж бодсон бэ гэхлээр сонгуул гэж юу юм гэдэг ийм юм руу ер нь явцсан юм. Тэгээ сонгуул гэж юу юм бэ гэж бодохоор ер нь бол ингээл итгэл найдварын төлөөх марафон байсан байгаа байхгүй юу? Сонгуулаар бид нар яг юу авд юм бэ? Юуны төлөө саналаа өгд юм. Тэгэхээр ингээл нэг юм итгэлээр л те. За энэ эдгээр чадчих байх. Эднэр үнэхээр хийж байх гэсэн итгэл юм бэлээ шүү дээ. Сонгуул гэдэг бол тэгээ хүмүүс юу гэж итгэсэн бэ гэхлээр оюун эрдэнэ болоод оюун эрдэнэ багт юу гэж итгэсэн бэ гэхлээр худлаа ярихгүй байх. Шулгаа ажиллаж байх. Авилгатай тэмцэнэ гэсэн. Болно гэсэн хөгжинэ гэсэн гэж ингэж итгэсэн. Гэтэл тэр итгэл дээр нь худлаа ярьсан болж таарад хулгай хийсэн болж таарах ийм кейс гараад ирсэн учраас хүмүүс айгүй мэдрэг хүрсэн юм байна да. Бид ч одоо ингээд насын тоолол юу ч ихсэж мэгсгааргүй нөхдөө те. Үгүй зүгээр логикоор бодвол 20-т залуучд гэж яг арчилсан нийгэмд төрсэн яг тийм ингээд төрхтөл арчлал байсан нөхдүүд байгаа шүү дээ те. Тэгэхээр ингээд хамаагүй чөлөөтэй байгаа байхгүй те. Чөлөөтэй хүнээс юу ямар эрхтэйгээ мэддэг те. Төр ямар үүрэгтэйг мэддэг, юу шаардлагаа мэддэг. Үн цэнтэй. Хүний ийм асар их мэдрэмжтэй ийм залуучууд. За тэгээд тийм иймэрхүү юм болоод ингээд өрнсөн хамгийн инээдтэй юм нь бидний хүлээлч нөгөө таны түрүүний хэлдгээр ерөнхий сайдтай хариуцлагын асуудал тогтцоход манай баг хурал хуралдах нь гэсэн чинь аныг засгаас өгöd гаргачих жоохгүй. Тэгээд тэр улс төрийн яамсанд 2 эргэж чана тэр шивний дотор л авдаг. Тэгээд хамгийн өөдгөө нь олон нийтдээ тийм амар сонир мэдээлэл өгчөөд мань хүн болохоор энэ дээрээс намынхандаа надад итэг би ийм ажил хийж байгаа дараараа одоо мэдгүй юусэн хаалттай орсон болохоор мэдгүй те. Намынхандаа бол мэдээлэл өгдөг. Хэдэн минут хэлтгэл тавьсан юм бэ те. Тэгэхээр хаашаа түнээс илүү мань ухаалан тийм амар хүчтэй юм уу? Илүү юм гэдэг юм сөргүүлмээр санагдаад байхгүй. За тэгээд ингээд шүнжэнгөө хуралцсан. Үнэхээр ингээд бас нэг ингээд ах шиг байна тэр дотор тий. Гадна талтаа бол ингээд манд нэг сайн юм байна. Аюу сайн ихтардаг. Мэдээлөө. Ерөнхий сайдтай итгэж байна. Итгэл хүлээлгэн үгүй бахт нотолчих байх. Энтэр гэж яриад тэгтээ ингээд процессыг харахад савлаад байгааг нь харахад бол манийхан ерөнхий сайдтай өгсөн итгэл нь бол савлсан юм байна л гэдэг дүгнэлт төрж байгаа шүү дээ. Тэгээд аныг засгаас үз. Ан тооцоол үгүй амар гомдлын нулимс гарч ирээд эцсийн мөч хүртэл ган төмөрлөв өмгөөсөөр л байсан. Бүр алуулсаар өмгөөсөөр тий. Монгол Ардын нам засгийн газар хамтад ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр засгийн газрыг бүрдүүлж 2024 оны улсын хурлын ээлж сонгуульд дэвшүүлсэн шин сэргэлтийн бодлого бүсчсэн хөгжлийн реформыг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсугаа гэсэн нэгдүгээр залттай, хоёрдугаар залтаар Монгол Ардын намын баг хурлын 24 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар хуралдааны 4 тоо тогтоолыг хүчингүд болсон тооцсон ийм тогтоолыг батллаа. Монгол Ардын нам бол маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт улс орноо бодсонгүй. Улсын эрх ашигыг уландаа гიშгэлээ гэж харж байна. Хоёрдугаарт бол бүтгэлээ. Бүтгэлгээ одоо зогсоох хэрэгтэй. Жохон ч гэсэн үннийг ярил л да. Тал үннийг ярил л да. Үүнээс биш одоо самбуу дуграад байна. Баярмаа элдв юм яриад байна гэдэг шалтгаанаар засаг огцорно гэж юу байдг юм бэ? Ер нь үгээ хэлдэггүй их хурлын гишүүн гэж хаана байдг юм? Одоо бол Монгол Ардын нам дотор байсан шудраг одоо шүүмжил хэлэх гишүүд зөндөө цаашаа төрнө штэ. Тэгэхээр яах вэ? Тэр болгонд л засаг огцруулаад байна. Тийм байхгүй. Тийм байхгүй. Тийм байхгүй. Ер нь бол гишүүдийнхээ их хурлын гишүүний амийг барина гэдэг гэрээ хаанч хийгдэхгүй штэ. Бид бол хийх ажлаа хэрхэн гүйцэтгэх, аль намын ямар бодлогыг хэрэгжүүлэх ийм тухайл гэрээ хийсэн. Тийм учраас бид нар хөгжлийн төлөө зориг гаргая гэж ингэж явсан шүү дээ. Тийм учраас бол одоо энэ бүтгэлгээ зас гэдгийг бол би Монгол Ардын намаас шаардж байна. Одоо ингээд тэр шатан дээр авсан яриануудыг харахаар ерөнхийдөө л тийм. Ер нь бол хамтарсан засгийн газар байх ёстой юу, ёсгүй юу гэдэг дээр гишүүд 50-50% л байр суурьтай байна. Ер нь бол хамтрал зөв гэж бодож байна. Бид нар мега төслүүдэд урагшлуулах ёстой, стратегийн ордуудаа ашиглах ёстой гэл нэг ийм өгүүлбэр цээжилсэн юм шиг ярьсан хүмүүс байсан мөртлөнгөөсөө би тэгээд нэг санал хураалтынх нь үр дүн айгүй ойрхон юм. Тийм үгүй айгүй ойрхон гарах нь дээ гэж бодож байсан. Хангалттай бол гарсан байгаа юм чи юу 30 70 хавцаа тий 60 гаруй тий. Тэгэхээр эн чинь юу вэ? Тэгээд эндээс
их хурлын даргаагаа хардаж эхэлсэн байдığım. Яагаад тэгэхээр баг хурлыг намын гинсэг хийж байхдаа баг хурлыг ер нь хайрцагсан, багцлсан хүн бол амар исгалан даргаагаа гэдэг нэг юм яриа нийтийн донд хэвлэлийнхний донд байгаа шүү дээ. Ойлгомжтой л амар исгалан одоо гинсэг байсан ч тий. Тэгээ одоо содоотрын хүмүүс бас байж л таарай. Яг тэгвэл нөгөө баггүй хугацаа өнгөрчлөө шүү дээ тий. Намын гинсэг болоод. Тэгэхээр ийм хоёр хүний суурин дээр ерөнхий сайд намын дараагийн хувьд орж одоо улс төрийн илтгэлээ тавьж байгаа. Би тэгтээ эндээс игээд мань хүн болохоор би оюутны талдаа итгэсээр л байгаа. Дэмжнэ гэж бол хэлсэн байлээ. Окей. Үг нь бол тэгтээ тэрний анхдагч их сурвалж нь хаана вэ? Тий, харин нэг ийм болоод байгаа. Одоо ингээд ингэж хэлжээ тий. Амар исгалын ингэж хэлжээ гэдэг нь дандаа постэр. Оюун эрд нь одоо би ингээ арчсан намыг засгаас гарна гэвэл би ажиллаа гэнэ дахиад дандаа постэр. Их сурвалж байхгүй. Их сурвалж байхгүй. А гэтэл нөгөө бүлэг хуралдсан шүү дээ. Нэгд өдрөлөө. Тэгээ бүлгийн хурлаас гишүүд гарч ирээд бол арчилсан намтай хамтрахгүй гэрээний үүргээ зөрчөөд байна гэж ерөнхий сайд хэлсэн энэ асуудлыг манайх ярьсан гэдгийг хит хитэн гişүү амаараа хэлчихэж. За энэ бол их сурвалжийн тодорхой. Ямар ч байсан хамтрал бол сарних юм байна гэдэг яриа бүлгийн гишүүдийн яриагаар анх баталгаажууд гарч ирсэн юм. Нам ч одоо хэвлэлийн албатай. Тэрэн дээрээ одоо хүртэл альбан мэдээ гаргав. Тэгээ альбан мэдээ гаргасан. Альбан мэдээ гараагүй. Энийг бид нэр их сурвалж гэж үзнэ. Яг тэгвэл нам юм ээ би гэхдээ ингэж утсан шүү. Бүлгийн хурлын дараа баг хурал хуралд нь баг хурлаар ардчилсан намтай хамтрах эсхийг ярина гэдэг тэр мэдээллийн дараа яагаад ардчилсан нам гэж бодсон шүү дээ. Ардчилсан нам гэрээний үүргээ яаж зөрчсөн байж болох вэ гэдэг ийм таамаг хэвлэлийнхний дунд явхаар за энэ нэг ардчилсан намын хит хитэн гишүүн те Лодо Самбуу Баярмаа нарын гишүүд эсэргүүцэж гарын үсэг зурсантай холбоотой байж болох юм. Баярмаа гишүүнтэй өмнө үүсгэжсэн асуудлууд байна гэдэг ч юм уу. Ингээд за арчилсан нам гэрээний үргээ ингээд зөрчсөн юм байна. Хүн нам зөрчөөгүй юм уу гэхээр үгүй байхгүй юу. Яагаад тэгэхээр нөгөө 14 хот гэ би тэд өмнө нэг альчд билээ дугаар дээрээ ярьжсэн. Тэрийг үндсэн хуулийн цэцэд хүн намын гишүүд өгсөн шүү дээ. Засгийн газрын энэ бодлого буруу байна. Тийм учраас энийг нөгөө үндсэн хууль зөрчиж байна гэж 14 хот байгуулах гэдэг асуудлаар хүн намын гишүүд цэцэд хандсан. Энэ тэгэхээр гэрээний үргээ биелүүл зөрчөөгүй юм уу? Зол жаргал гишүүн гараад талбай дээр гарын үсэг зурсан нь Лодо Самбуу Баярмаа нарын бусад гишүүдийн үйлдэлтэй адилхан гэж үзвэл энэ гэрээний үүргийн зөрчил биш юм уу гэдэг асуудал. Тэгэхээр яахаар тухайлан арчилсан намыг нэр заасан болоо гэдг нь надад жоохон сонирм бүрхөглөлтсөн. за би бол одоо сайхан одоо арчсан намайд ирлээд одоо эвтэйхэн уны гэсэн одоо арга залил хийж байна. зөөлөн унж байгаа юу? Сүнхнээс олж огцорч одоо шахалтанд ороогүй те. Манай намын удирдах баг хурлаар одоо манай төлөөллийн төв байгууллагын гишүүд улс төрийн шийдвэр гаргаж арчсан намыг намтай хамтрахгүй яагаад гэвэл ингэж байна гэдэг тий ийм шаардлага тавьсан учраас би Ажиллаа өгж байгаа. Гэхдээ зүгээр ийм шалтгаал гаргаж ирсэн. тэгээд нөгөө мань хүн тэр шин хийсэн бас нэг юу сонирхолтой үнцэн юм байна шүү. Тэгтэл одоо энэ арчсан нам бол яасан юм байхгүй. Тэр нөгөө гэрээгээ зөрчсөн юм байхгүй. Зөрчсөн юм байхгүй шүү дээ. Ингээд их усын хурлын гишүүн арт өмнөөс өгч जैन тий. Тэгээ тэр гишүүн шүүмжлэлийг хийх хэрэгтэй шүү дээ. Манай хамгийн амар гомдолтой нөгөө хамаг мега төсөл дээр нь алуулаад зодуулаад өмнөр нь ороод аваа явсан ажлынхаа үр дүнд 10 сарын дараа удасгаас хөөгдөж байна. 8 жил гудамжинд явсан арчилсан нам дөнгөж ажлын зах зүйтэй залгаад л тэгэл юу нунж тий. Туван дээр тухайлбал урааны гэрээ яг ажлын албаа ахалсан. Аныхан чи бас яг харахаар нэг 10 сар юу хийв гэд нэрээ шүүгээд үзгээр бас хөөрхөн бас боломжтой ажиллах гэж оролцсон байлээ. 3 дахь өдөр засгийн газрын уралдаанаар нөгөө нийтийн одоо феодлын хөрөнгийн хураа гэдэг одоо нөгөө Тэнгэр сайдын Ахалсан тий. 20 оны сонгуульд одоо ярьж ирсэн PR одоо тий. Хууль болоод тэр хуулийн төслийг одоо боловсруулж байсан чинь нөгөө 3 намын дарга нар одоо ерөнхий сайдны шатар сайд нартайгаа зогсоод тэгээ бөөнд өнгө их хурлын дарга өргөмөрч тээ. Тэгээд одоо эн чинь бас нэг гоё барьц байхгүй юу? Бид нар одоо ингээд олигархуудын хөрөнгүүдийг те арилгачдын хөрөнгийг гураа гэсэн чинь бидрийг одоо огцруулж байна. Одоо гэхдээ нэг баяртай юм айгу муухай юм да тий. Ан баахан гудамжинд гарлаа хэцүү боллоо. Альбан тушаалгүй болж чинь павер болж байна. Гэхдээ гоё сөрөг хүчтэй боллоо тий. Тэр баяр төрж чинь тий. Одоо чиний сөрөг аз завшин байхгүй. Одоо эдгээр чинь энэ ондоо багтаад нөгөө намын их хурлаа хийх хэрэгтэй. Тий. Манч хийх хэрэгтэй. Тий. Бүгд хийх хэрэгтэй тий. Тэгээ энэ дээр одоо
дарга одоо унгай гэсэн хүмүүс ч байгаа. Намаа нэг өөрчлөе гэсэн хүмүүс байгаа. Тэгээ энэ хүмүүст бол зоолол болж байгаа хгүй. Тийм шүү дээ. Тэр нь баярлалаа яваад шүү дээ. Яг үнэ. За иргэд бол сөрөг хүчиндээ болсондоо асар баяртай байгаа байх гэж наад чинь тий. Сөрөг хүчин байхгүй болчоор нь өөрсдөө талбай дээр гараад хэд гарваа тий. Гарлаа, тэмцлээ ингээд үзээд идэг. Баггүй шүү дээ. Сонгуулиар санал өгсөн хүмүүсийн тэр санал одоо энэ процессын дараа л яг ингээ утгаараа хэрэгжих боломж бүрдэж байгаа гэх юм уу да тий. За та нар арай чадах байхаа. За та нарт бол арай бага итгэж байна гэд ингээд саналуудаа өгсөн хувь хэмжээгээр ингээд парламентод ороод ирсэн шүү дээ. Тэгээд уул нь бол олон хол чадаагүй намууд сөрөг хянаад хийх ёстой шүү дээ тий. Тэгтэл чин тэр иргэдийн санал манал яах вэ? Нэг мега төсөл стратегийн орд гэдэг стандарт бус үг хэллэгүүд. Үүндээ би тэр хоёрыг бол сүүлийн үед стандарт бус хэллэг гэж бодож байгаа. Нөгөө стратегийн орд гэдэг юм чи олон улсад байдгүй юм гээ үстэй тийм нэршил. Тэгээ одоо бодоод байсан чинь ингээд нөгөө манай хувьд л мега гэж нэрлээд байгаа болохоос шин чинь ингээл засгийн газрын хийх ёстой ажлуудын нэг ингээл ийм том нэр хаяг шашиг өөрсдөө өгөөл яг нийлээл алах гэж байгаа гэдгээ илүү хүчтэй харагдуулах. Тэгээд ийм ихээр мега төслийг гацаах хэлээгээл бүх улс төртэй ашиглалаа. Нөгөө Японы хөдөө аж ахуйн сайд нь будаагаар нөгөө жок хийгээд тэгээ ажиллаа гэсэн. Өмнөх өдөр нь тэгж хийлээл маргааш нь шаардлага иргэдэн тавиал тэгэл нөгөөдөр нь ингээд өргөдлөө өгч шууд огцорсон. Тэгсэн чинь хүмүүс тийж хэллээ. Японч одоо мега төсөл юм. Манайх ч одоо нэг хүн унчвал одоо бүх юм зогсноо гэл нэг ийм пропаганда явуулаад байгаа шүү дээ. Тийм тэр пропаганда чинь яг ийм тий. Яг үнэндээ бодох юм бол ийм яриа засгийн газар огцрох болгонд гардаг шүү дээ тий. Одоо ингээл энэ хамаг ихлээс ажил нурж унлаа пүүпа явхаа боллоо гэдэг яриа засаг унах болгонд гаргадаг. Тэгэхээр энийг бид нар мэдэхгүй ш мэдчихсэн. Тэгэхээр засгийн газар ямар ч засгийн газар бүрдсэн хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь яг энэ зарчмаар бол одоо юу гэдэг алсын хараа 20 50 шин сэргэлтийн бодлого засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр за тэгээд ингээд төсвийн хүрээний мэдээлэл юу гэдгийг төсвийн төсөөллүүд гээд энэ ингээ урт болоод дунд хугацааны бодлогын бүх баримтчгуудыг ямар ч засгийн газар бүрдсэн үргэлжлээд явах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь засгийн газрын баг нэн тэргүүний үүрэг байгаа сте. Тэгэхээр тэр орчингоо бүрдүүлж чадаагүй дараагийнх нь гаргаж ирэл тэрийг бодлого биш болгочих юм бол энэ засгийн газар муу ажилласан байна гэдэг дүн чинь баг ийм юмар тавигдахаар нөгөө тий хүнчилж одоо авторлахын одоо хорн нөхгүй тий. Одоо оюун эрдэнэ засгийн газар биш энэ чинь Монгол Улсын засгийн газар шүү дээ. Тэгээд Монгол Улсын засгийн газар бодлого гаргасан бол энэ Монгол Улсын засгийн газрын бодлого цаашдаа л үргэлжлэх ёстой. Энэ унчвал энэ ажил явахгүй гэдэг бол нөгөө бид нэр дарангууллын тухай яриад байгаа хөөх тий. Одоо ингээд бид гурван ажиллаа шүү дээ. нэг нь цаалаад байна. Нэг нь 5 дахь өрөө ингээд ажил мэжилтэй эсвэл гадаа дотоод хэвчээ хүүхэд нь өвцөн байлаа гэхэд зочин урьж оруулж ирээд л ингээд энэ кафе гэдэг контент яваад л угаад дээ. Тэр шин шиг биш юм тий. Одоо бүр ингүүнчлэл ингийнээр хэлвэл энэ засаг дотор байгаа маш олон сайд улирч орж ирсэн сайд нар аахгүй юу? Өмнө нь байсан. Буцаад баг байр-байранд очицгоос. Тэгэхээр одоо ингээл байж л байдаг тийм. Хүний нөөцтэй 100 жилийн түүхтэйгээ гайхуулаад ирдэг нам арай ч ингээл нэг хүнийг дахин улираагаал байлгаад идэг ийм хэв маягт явахгүй бах. Зүгээр яхав нөгөө яг өөрийнх нь үйл ажиллагаа муугаас болоод биш ингээд дүүвэн донд явчихж байгаа сайд нараас мэдээж одоо ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр тавигдсан тэр хүмүүсээс ганц нэг хүн жишээ нь үлдэх байх. Эрүүл мэндийн сайд маань байна зааван тий. За одоо ерөнхийлөгчийн квотор байгаа хүмүүсийг нэрлэдэг. Мөнх сайхан. За мөнх сайхан эрүүл мэндийн сайд. За хөдөө аж ахуйн сайд байна. Хөдөө аж ахуйн сайд чинь нөгөө ерөнхийлөгчийн институцээс орж ирсэн. Батцаг сайдыг гэдэг бас тий. Тий. Гадаад харилцааны сайд. За юу байлаа? Гурав бол биш үү тий. Өөр батцаг сайдыг би тэр нөгөө жавхлан сайдыг ямар нэгэн байж болсон шүү. Төрөл төрөксөд хамаат садан гэж ойлгоод байна. Тийм. Бүргэнэмч батцаг сайд, гадаад харилцааны сайд. За тэгвэл яаш тэ шин сайд нар хинбэ гэдэг чинь орд нь бүр марафон болж байна заяа. Хөөе шин сайд нараас өмнө ерөнхий сайдаа яриа тий. Ерөнхий сайдын хүмүүсийг үү? Үгүй би ерөнхий сайд гэдэг. За би ерөнхий сайд болохгүй гэж амаараа хэлсэн нэжгээд хүмүүсийн яриаг бол хэдүүлээ үзчихье. Тэ? Тэр нь бол хэлсэн шүү. Миний шийдэх асуудал биш. Ямар ч байсан би оюун эрдэнэ ерөнхий сайдынхаа одоо урьдчилан засгийн газарт одоо ерөнхий сайдтайгаа эцсийн мөчөрт хамтарч ажиллаж байна.
Тийм. Тэгэхээр цаашдын хувь заяа бол одоо би их хурлын гишүүн. Би ард түмний төлөө торгийнхоо төлөө энэ ажлуудаа одоо үргэлжлүүлээд явхад одоо хаанаас ч байсан гэсэн өнөөдрийг хүртэл энэ засгийн газрын хийж бүтээсэн цаашид тавьсан зорилтыг нь бүх талаараа дэмжиж ажиллаж байна. Хаанч тийм юм яригдаагүй шүү дээ. Тэгэхээр би одоо ёс зүйн хувьд нэг ийм алба ажил яриад байх нь надад зохимжгүй. Би ч одоо засгийн газрын галтгоог хариуцаад энэ өчигдөр багуурал боллоо. Одоо шүн 3-4 цаг хүртэл хуралдлаа. Тэгээ би өглөөний 9-оос хойш энд ажиллаа хийж штэ. Төрийн ажил чинь тасралтгүй явах хэрэгтэй болохоос улс төрийн одоо тийм намын багуурал оройтлоо гээд төрийн ажил гацаж болохгүй шүү дээ. Тэгээ өнөөдрөөс өглөөнөөс агуулад ажиллаа хийж байна. Та нар намайг бас ойлгоорой. Би оюутны засгийн газрын хэрэгжлийн дарга. Тэгээ одоо би энд алба ажил яриад байх ийм ёс зүйд боломжгүй. Дараа нь та нар нөгөө намайг ард түмэн дэмжлэг өгвөл яавал махвал гэдэг юм ярьдаг шүү. Нам шахаад одоо Нам одоо надад итгэл хүлээлгэсэн гэж хэлдэг шүү. Тэр жилийн нэг хүүтэн өвлөөр талбай дээр гарсан хүмүүс үр дүнд хүрснийхээ дараа ямар ч албан тушаалт очихгүй байнгын орон дарахч болохгүй гэж хэлснээс хойш бүгд албан тушаалтай болсон байдığım. Тэгэхээр саяны үдсэн яриануудад эргэлдэж болно гэсэн үг. Оюун эрдэнэ хүртэл өөрөө би бол байнгын ороны дарагч болохгүй гэж хэлжсэн шүү дээ. Тий. За маа энэ ингээд хитрхийн олон хүн байгаа учраас. За чи наадхны чи өмнө нэг ийм ярьчмаар байна. Одоо чи за уучлаарай ярьчих та. Эцэн ийм ярьж. Ерхий сайд чинь одоо би огцрох хөргөлөө өгнө гэдэг хүн амтнд хэлсэн юм уу зүгээр тэр нь пост юм мэдгүй. Өгсөн үг нь бас мэдгүй тий. Тэгээ огцрох хөргөлийг ерхий сайд өгдөг. Ер нь чөлөөлөгддөг. Үндсэн хууль бичснээр бол нэг бол огцруулна. Улсын хурлын гишүүд саналаа гаргаад саналаа ураагаад тий. 3-1-ээс огцруулна. Тий. Тэгээ 32 хүн өргөдлөө арайад 64 болоод огцруулна гэдэг одоогийн нөхцөл байхгүй. Тий. За тэр боломжгүй. Хоёр дахь нь болохоор огцорсон тооцно гэж байгаа. Тэр бол улс төрийн болон бодлогын асуудлаар өөрөө тогтоол оруулж ирээд надад ихтгэл үзүүлээ гэдэг. Бодлого. Тэр яриад зэмпич юу тий? Бич. Тий. Хэрвээ энийг нь дэмжихгүй бол огцорсон тооцдог. Тэгэхээр яг хуулийн боломж бол энэ. Чөлөөлөгдөн гэдэг юм байхгүй. Чөлөөлөгдөн гэвэл одоо эрүүл мэндийн хувьд одоо тий тэнцэхгүй болсон гэвэл чөлөөлж болдог. Наад гарч манайх контент хийсэн шүү дээ. Би гээс яриад өгч үү. Хурдлын тэрийг сөөрч яагаад байгаа. Тэгтэл одоогийн нөхцөлд болохоор тэр нөгөө засгийн газар дарчсан намтай одоо хамтрахгүй гэсэн учраас би одоо өгнө гэдэг бол энэ чинь үндэслэл биш байгаа. Яг хуульд бичсэн үндэслэл бол байхгүй юм. Тэгэхээр процесс нь яаж хийгдүүд гэж чинь дахиад аюул сэн юм бэ те? Тий. Дигдэр байхгүй. Тэнгүүт одоо нөгөө хүрс өгч өөрөө тэр оймснаас болоод өргөдлөө өгч байгаа шүү дээ. Тэгээ ерөнхий сайд байх та. 5 чигтэй ээж. Тий. 19 оны үндсэн хуульд өөрчлөлт орсноос ш. Тэгээд тэрийг чинь дахиад юм хууль зөрчиж тэр үнийг чөлөөлж ирсэн. Тэр давтагдчих магадгүй. Шинэ ерөнхий сайд хэм бэ гэдэг сэдв багмаа. Орлоор дүүрэл марафон болж байна гэж байна. Өнөөдөр бол одоо бидний эфир цэцэгдэх өдөр бол Улаанбаатар марафон гэдэг гудамж даяараа ингээд гэр бүлэрээ найз нөхдөр өгөөдөг марафон болболч байна. Гэхдээ энэ орчинд бол хэлсэн. Тий. Улс төрийн ордонд бол өчигдрөөс эхлээд хөлтөөн ингээд хөлгөө ингээд баахан эн тэнд бүү уулзалт болж байна гэж байна. Огцруулаг байх чи одоо огцруулаг байхад дараагийн үн яригдаа. 30 хоногийн дотор Монгол Улсын ерөнхийлөгч 30 хоногийн дотор дараагийн үнийн улсын хурл руу оруулж ирэх хэрэгтэй. Тэгээд тэр оруулж ирсэн хүнийг баталсны дараа тэр хүн өөрөө 30 хоногийн дотор кабинетаа бүрдүүлэх хэрэгтэй. 2 сарын процесс шүү дээ тий. За тэгэхээр зунжингаа улс төр болно гэсэн. Гэхдээ би нэг юм асуу. Эрдагц бол үнэхээр таамаглаж бичиж байгаа шүү дээ энэ донд. Тэ? Хин байх боломжтой вэ? Одоо ингээд олон жил улс төр сурвалжилсан сурвалжлагч нар бол эрдагцууд бол за боломж ийм яагаад гэвэл гээд ингээд бичиж байгаа шүү дээ. Одоо сүүл рүүгээ нөгөө нэг энэ цахим хэрэглээ сошиал ингээд хүн болгоны хэрэглээ болоод ингэсэн учраас бичээд байгаа мó, бичүүлээд байгаа мó гэдгийг ялгахаа болчихлоо. Юу харах гэдэг хандлага хартаа ч юм уу те. Хүчгүй яригдж байгаа хүн байгаа мó гэдэг. Бүгд одоо хүчтэй яригдж байна гэж бичүүлээд байгаа. Бичүүлээд байгаа мó албаар тэдрийг одоо бичүүлж одоо ингээд байгаа мó те. Гэрэл зөхөөлж байгаа зодоод байгаа мó. За гяс ярих уу. За яригдж байгаа хүмүүс. Яригдж байгаа болоо нэлээд хүчтэй яригдж байгаа юм. Айгу бүгднийг гаргаад тавь. За май тийм. Чи гоё. Хүчтэй гэдгээ хүчтэй яригдж байгаа гэсэн шүү. Бүгд хүчтэй яригдж байгаа. За энийг манай камермен зүгээр задгаа планаар гоё авчих. Бүгд хүчтэй. Бүгд хүчтэй гэсэн шүү. За шууд нэрлэе. Бүгдээрээ Монгол Ардын намынх. Эндээс за ихэнх нь ер нь өмнө нь бас сайд хийжсэн хүмүүс байгаад байгаа.
За би амар сайхныг ирчээд хөө. Амар сайхан өмнө шадар сайдын хэмжээнд яаж исэн? Ажиллаж исэн. За олон нийт бол нөгөө нэг усан ориглуурыг ковидын үеэр хийсэн. Ковидын цар тахлын үеэр хаалттай бүс рүү эхнэрийгээ оруулсан. Буюу одоо давуу ер хөдөлж эмнэлгийн байгууллага руу нэвтэрсэн. Дабл стандарт. За тэгээ Евразийг зүтгүүлсэн одоо нэг иймэрхүү зөндөө юм би. За Бүтэнтэй ойр дотногар барьсан. тийм хойд тал руу бол нэлээд гүйдэлтэй ийм хүн байгаа. Хамгийн сүүлд нөгөө нисдэг тэрэг нисгсэн ихсэх асуудал дээр бас яригадаад тэгээ өнгөрсөн нэг иймэрхүү кабел кар байна. Кабел кар нь бүр маршрут нь өөрийнх нь бизнес дээр очиод зогсох байдлаар дүүжин тээврийнхээ маршрутыг тавиулж исэн. Ийм амар ашиг сонирхолтой бөгөөд тийм нэг ийм хүн байна. Их хүчтэй яригдж байгаа гэсэн шүү. Энэ 2021 оны 1-р сард таавчтай ээж төрхөөс гарсан гэдэг шалтгаанаар энэ хүн шадар сайдын ажил өгсөн. Тэгээ яг нөгөө Содотор гэдэг энэ хүн бол тухайн үед 21 онд нөгөө 19 ондноос эхлээд хөрөлс өг гэдэг ерөнхий сайдын кабинетэд шадар сайдын үүрэг гүйцэтгэжсэн. За тэгээд 21 онд таавчтай ээж гарч ирээд 1 сард ажиллаа өгөөд тэгсэн чинь маргааш нөгөөдөр нь кабинетийн тэргүүнд гарч ирээд бүрэн бүрэлдэхүүнээр огцорлоо. За ингээд явсан. Ингээд энэ хүнээр шадар сайд гэдэг альбом тушаал солигдсон. Амар сайхан ирсэн. Тэгээд солигдсноос хойш Оюун Эрдэнэ гэдэг ерөнхий сайдын кабинет ямар нэгэн яриа хэлээ гарах болгонд энэ хүний нэр хүчтэй яригддаг, яриулдаг юм уу, ярьдаг юм уу мэдэхгүй ингээд байнга дараагийн ерөнхий сайд ч юм уу ийм юмд ямар ч байсан нэрэнд дурддагдаад байдаг. За ингээд амар сайхан сайдыг ингээд хойшлуулчих. За шадар сайд байжгаад буугаад ерөнхийлөгчийн нөгөө Өөрөнгөө аймгаас улсын хурлд олонтоо суужсэн намын нарийн бичиг энэ төр хийжсэн те. Ер нь маш олон жилийн хугацаанд хөрс өхийн одоо улс төрийн карьерийн хугацаанд яг ингээд доотлогын албан тушаалыг хашаал ер нь ингээд байг хамт байж байгаа. Одоо бол Монгол Улсын ерөнхийлөгч улс төрийн намаас татгалзаад одоо ингэсний хойно нөхөр бол энэ Монгол Ардын намын галтгав барьж байгаа. Галтгав барьж байгаа те. Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдсон. Одоо энэ намын сүлжээний мастер их хүчтэй яригдж байгаа хүн гэсэн шүү. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байжгаад гинсек болоод ингээ явсан. Тэгээд сая ямар ч байсан энэ нөгөө хүчтэй яригдж байгаа хүмүүсийн дотор ингээд нэр нь ороод ирсэн. За зүгээр өөрөө бол сошиал хаягн дээрээ тийм юм байхгүй гэсэн. Амбиц байхгүй гинсек нэ гэсэн юм ярьсан байсан. Жидүүд холбогч илүү яла. Нэг жидүүгээс зээл аваад ихнэрэн зээл аваад тэгээ за төлчөө гэдээ аягүй урдан төлсөн гэдэг. Эхнэрийнхээ ямиг санахгүй байгаа лээ. Тийм. Ихнэр маань ийм компанитайг сайн мэдсэнгүү гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгээд эхнэртэйгээ ярьсан чинь компанитай байсан юм байна. Хоёр. За. Одоо ингээд ерөнхийлөгчийн юу гэж яриад дуусгач тий. Тэгээ энэ их тренд зураг хийсэн байгаамаа. Дахнаа сонгогддог байсан Жадамбагийн их хоёр. Одоо хүн сүдэ ажгүй сайд. Батлан хамгааллын сайд хийжсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алтны дараагаар ажиллаж исэн. Тийм ээ. Тэгээ одоо хөдөө аж ахуйн сайд хийж байгаа. Хөдөө аж ахуйн бизнес юм уу? Яг яригдчихэж байгаа юм болов. Аав нь батлан хамгаалахын сайд байсан. Өөрөө бас батлан хамгаалахын сайд хийж утсан. Ураг удмын хэлхээ нь бас төрөөс нэг их холдоогүй. Тэгээд дархнаа бол үгүй дархнаа гэн яма бүр дархан давааччихсан байгаа мэн хүн. Санаачлагаараа бичиж байгаа хэвлэл гэж би оноож түүний тухайд бол хэлж мэдэхгүй байна. Maybe хувилбарт бичүүлж байгаа юу? Өөрөө амаараа нөгөө би бол нөө гэж хэлсэн хүн юм шүү дээ тийм үү? Өөрөөгөө зүгээр жоохон шийдүүлсэн юм шүү. Одоо кабинет дотор нь байгаа. Гэхдээ бас нэг нюанс нь их хурлын дарагтаа бол сүүлийн үед нөгөө гурил мөрлийн асуудлаас болоо үзэгдсэн тийм. Хөдөө аж ахуйн сайд юм чи одоо аргач байж байна. Гурилын импортын квотыг цуцлуулах хууль өргөн бариад тэр хуулийн төсөл нь унсан. Энэ нэг юм би бол үгүй байх гэж бодож байгаа нэг дүр ороод ирсэн байгаа байхгүй юу? Аяа. Хүчтэй гэдэгтээ яг орох юм уу? Жохон хүчтэй яриад байгаа. Сюрприз юм уу? Гэхдээ энэ хүнээр энэ одоо оюукийг Нямбатраар сольчих юм бол тэгэл өстой нэмэгдүүний байрыг солиход ямар нийлбэрийн дүн хിവэр юм бэ? Энэ ялгаа. Нямба болохгүй хөө. Нямбач одоо нийслэлийн намын дарга одоо нийслэлийн намын даргаараа хотын даргаараа яаж үлдэх вэ гэдэг тухай л одоо толгойг мааж байгаа л үү дээ одоо тий. Гэхдээ би яг ингэж утсан шүү. Сая баг хурал дээр арчилсан намтай хамтрахаа болио гэдэг шийдвэр гаргахад орон нутгийн байгууллагууд тэр дундаа нийслэл бол нэлийн хүчтэй нөлөө үзүүлсэн бахаа гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нөгөө бид нар
ингээл хамтарсан засгийн газар гэхээр энэ засгийн газрын төвшөнд л хараад байдаг болохоос биш ингээд доошоогоо дунд шатанд тий анхан шат руу гэдэг юм уу энэ хамтрал нэвт яваад ингээд янз бүрийн даргууд тавьсан. Гэтэл чинь нийслэл дээр бол нөгөө нэг сонгуулийн үр дүнгээр үнэмлэхөө олгохороо ингээд ялт байгуулсан шүү дээ. Гэтэл дээд түвшний хамтралын энэ нөгөө нэг үр нөлөө доошоо яваад ингээд янз бүрийн дарга нар тавигдчихж байгаа тий зөвхөн арчилсан намч гэхгүй хүн нам ингээд нэг ч судал аваагүй мөртлөнгөөс нийслэлээр ажил албан тушаал эрхлээд явж байгаа. За тэгээд энэ нөгөө нэг ойлголцох үл ойлголцох энэ асуудал төр зөндөө юм үүсгэж байна гэдэг байр суурийг орон нутгийн хүмүүс аягүй төлөвлөгөө болоор илэрхийлсэн. Тэгэхээр сая тэр санал хураалтан дээр арчилсан намтай хамтрахгүй гэдэг энэ конопонд бол орон нутгийнх нь нэлээд жин дарсан баха гэж бас нэг талаар буцаа. Засгийн газрыг огцруулъя гэдэг тэр залуучууд жагсаал хийж яхад нийслэлийн Монгол ардын намынхан тэр ахмадуудыг автуусаар нь зөөж тэр хүүхдүүдийг зодуулж тий иргэдийн өмнөөс иргэдэг төрхнө гэж өөр айгүй муухай явдал واخхой. Яг одоогийн кабинет дотроос яригдж байгаа хоёр дахь хүн хүчтэй яригч байгаа л гэсэн шүү. Ядарга. Тэгэхгүй одоо энэ дотор хүчгүйгээр хэлжүүл гомд чинь одоо бүгдээрээ л хүчтэй яригдчих. Батлан хамгаалахын сайд тий. Алга үзэхгүй гэдэг шиг. Өөрөө тодорхойлох үгүй байгаа тий. Монгол ардын намыг одоо цөөнх байж ах тий. Цөөнхийн бүлгийн дарга гэжсэн. За ер нь бүлгийн даргын имиж бол түүнд айгүй гоё згсэн. Тий тухайн үед бол өстой гоё. Тий сөрөг хүчний одоо бүлгийн дарга бол маш сайн хийсэн. Тэгээд ер нь өөрөө хурал мурлуу их дажгүй удирдчихдаг тий хууль зүйн сайд энэ төр хийж исэн. Ер нь нөгөө парламент бүртгэхэд дандаа одоо нөгөө улсын хурлын дарга болж магадгүй гэдэг дээр бол яригдж идэг. Улсын хурлд одоо 4-5 сонгогдсон гишүүд одоо халжгүй байдлын торомороны дарга гишүүд болдог. Нөхөр болохоор 5 сонгогдсон. Орон нутгаас хамгийн олон санал одоо зулгааж нэг хурлд орж ирсэн. Одоо хүчтэй яригдж байгаа юм уу яригдагдж байгаа юм бол мэдэхгүй. Сүүлийн үед манай салбар руу цөм хүч түрэн орж ирсэн контентын подкаст, контент ярилцлага гэсэн төрлүүд. Коуч. Хурлын залуу гишүүдийн коуч болсон явж ирсэн. Зүгээр манай салбарт бол хүчтэй орж ирсэн шүү. Үнэхээр нэг юм засгийн газрын тэргүүн гэдэг юм уу нэг юм харизматай хүн байх ёстой гэж бодвол тэг нэг би л юм те. Хүний хүн юм бэ? Хүний имиж ингээд нэг юм итгэл үнэмшил төрүүлдэггүй гэвэл би бол засгийн газрын тэргүүн дээр түүнийг арай мэдхгүй нэг л юм буулгаж харж байхгүй байгаа. Одоо юм том фракцтай ч юм уу те юм бүлэг хэмжээний том ингээд дэмжлэгтэй тим ус төрч бол биш баг. Сайн баг одоо хэр үйдیں те. Би зүгээр түүний хувьд ерөнхий сайдад яагаад боломжгүй вэ гэхээр тэрээр 3 удаа сайд хийсэн байдیں۔ Зам тээврийн сайд хийсэн, хууль зүйн сайд хийсэн, одоо батлан хамгаалахын сайд хийж байгаа. Тэгэхээр ингээ хүний нөөцгүй юм шиг нэг хүнийг улраагаал дээш нь доош нь олгоод идэг юм нам дотор бас арайч байдгүй байлгүй дээ гэвэл тэрээр хасагдчих واخ та гэж бодож байгаа. Зүгээр чухам. Энэ хүн ерөнхий сайд болоод найзынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдээ ороод ирвэл харин нөгөө түрүүний ярьж ирсэн их хурлын дарга гэдэг тим амбиц бол байж магадгүй. Байгалах те. Гэж тааж. Бас үнэтэй. Тийм. За тэрээр бол би найзынхаа эсрэг ажиллахгүй гэж бол намын хурал. Тэр бол хэлсэн байсан пост зүмсэн. Хэлсэн байсан биш. Постэр явсан. Постэр гарсан. Тэгээд нь яг албан ёсны сувгууд дээр тийм юм байхгүй. Эсвэл энэ тэнд хэвлэлд баригдаад өгсөн яриан дотор нь тийм юм байхгүй. Эсвэл чуулганы эндэр дээрээс хэлсэн юм бол байхгүй. Оюун эрдэнэ амар баясгалан хоёрыг ингээд салгаж бодох аюу боломжгүй шүү дээ юм дэ. Нямбатар 3-ыг ялангуяа. За энэ хоёр бол бүр багасаа намзаа хийсээ эхлээд одоо ман дотор одоо энэ хүртлээр явчихсан мэдхгүй хамтрал найз юм уу хамтрал юм уу мэдхгүй те. Тэгэхээр би түүнийг хараа яагаад варианттай гэж бодсон бэ гэхээр нэгдүгээрт одоо нөгөө нэг ингээд хамт явж байсан учраас одоо юу гэдэг оюутны ерөнхий сайд за чийл ажлаа нэг 14 мега төслийг унгаачихгүй хүн шиг аваа явчаа. Эхлүүлсэн яасан ийсэн те хэрэг эрхлэлтээр нь бас байсан учраас бас нэг устдаа агаартай мэдээлэлтэй ойлголттой байгаа учраас үргэлжлүүлээч гэдэг хүсэлгүй байхгүй те. Тэрээр ороод ирж магадгүй болов уу гэж би зүгээр хувь мэдрэмжээрээ бодож байна. Хоёрдугаарт түүний асуудал их хурал дээр орж ирлээ гэж бодвол их хурал дотор байгаа говьалтай огшилтай гишүүд хэд үлээ гэж бодох юм бол бас нэг их вариантгүй биш гэж бодох юм. За. Тэр нөгөө өмнөх дугаар дээр одоо сэтгүүлч хэлжээс те баяжсан юм. Имтасын түншлэлийг тэр нөгөө Бортегийн ордоос ингээд засгийн газрын уралдаанаар ингээд хас. Тэгэхээр нөхөр бол жишээ нь ингээд цэвэрлэгч тэр энэ адмиралын асуудал нь өмнөх парламентын үед бахаа тэр нөгөө жидүүгийн асуудал яригддаг шүү дээ. Тэргүүрээ бол ингээд нэг хол яваагүй те. Тэр асуудал нь хол яваагүй.
Гэхдээ одоо нөгөө нэг сонгуультай ашигласан нөгөө зээл малчтын хоршоо, шинэ хоршоо хөдөлгөөний үүлээ бол жилийн дараа бол орж ирэх шүү чанаргүй зээл дээр чинь дараа л орж ирэх байх. Тийм. Зориултын бусаар ашигласан. За тэгээд гурилын импортын татварыг яасан хийсэн нөгөө говьалтай энэ хойд аймагуудад зориулсан юм хийх гэж үзсэн чинь газар тариалангийн салбарыг 30-40% унагцсан. Жижиг тариалж тариа болцсон. Сая чуулганы хуралдаа нэрийн хууль нь ороод дахиад өөрчилж байгаа юм. Энэ нөгөө нэг юм Франц хоорондын уялдаа холбоог хангах гэдэг юм уу нам дотроо бол намаас гадагшаа гэх юм бол одоо үнэхээр энэ нэг юм жижиг намуудтай эвснэ гэх юм бол тэрний жордлогтой хэр тааруулах вэ гэдэг тийм л дүрийн эрэлт явж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Ардын намыг тэр мэр өнцгөр харуулмыч maybe магадгүй юм тий. Дараагийнхан тэрээр сөрөг өнцгүүд нэлээ ихтэй тий. Одоо тэр нөгөө том хулгаанууд нэр нь олбогдож явдаг шүү дээ. Гэтэ ч сөрөггүй юм байна уу? За дараагийн хувилбар кабинет дотроос 3 дахь хувилбар. Хоккей холбооны ерөнхийлөгч. Сангийн сайдаар тасралтгүй 5 жил ажилласан. Өөр. Улирч сангийн сайдаар ажиллаж байгаа тий. Улирч ажиллаж байсан тий. Тийм хүн байна да. Тэгээд мэдгүй одоо аюукийн кабинетийн хамаг төсөв мөнгөний бодлогыг базаа явж исэн хүн дахиад ингээд ахиач юм тий. Ингээ орох нь бас зүгээр ёс зүй талаасаа зүүдний эзэг талаасаа бас ямар юм гэдэггүй. Өөрөө бол би үгүй шүү гэж өнөөдөр хэлсэн. Тийм л. Тийм. Гэхдээ би бодоод байна. За ингээд тэрээр явлаа. Энийг зүгээр сонирхож ярьж байгаа. Одоо парламент дотор сангийн сайд хийчихээр тэ энэ макро эдийн засаг талд мэрэгшсэн гэдэг юм уу? Яг ямар байна? Тэрнээс би чадна гэж сангийн дэцэд байсан болгон туяа гэдэг юмхтэй. Сайд маань байна гэж. Одоо дэцэд хийсэн юм байна. Төсвийн байнгын орны дарга одоо ажиллаж байгаа хэ тий. Даваа сөрөнгө бачаа. За болоо. Тэгээд хөөрхийч байх вэ чи энэ үн чин олон удаа сангийн сайд хийлдэн шүү дээ. Эдийн засгч мэрэгчлээ хүн бол гэхдээ байгаа шүү дээ зөндөө. Тэгээд мэдгүй яах. Банк л яригддаг. Би тэгтээ баг үгүй байх гэж зүгээр байна. Тий. Энэ мэдрэмжийн хувьд шүү дээ. Мэдрэмжийн хувьд шүү. Чойжсрын гишүүн чи бас сангийн сайд байсан тий. Энэ инх төвшин гишүүн чи ямар мэрэгчлээ? Бизнесмен, shark. Shark. Тэгэхээр нөгөө нэг ингэсэн л байна л да. Улирч амар олон хийсээр хагаад хөрлөтөр жавхлан гэдгээс өөр санхүү мэддэг хүн байхгүй юм шиг болтлон удаа хийсэн байх шүү. Тэгээ одоо яг боломжит хувилбар одоо магадaltaй гэдэг нь бол биш баг тий. Нөхөр. Зүгээр хүмүүс нөгөө нэг гэрэл зөхиөлөө жоохон гөвсөн. Хайж өгөөд нэгдүгээр гэрэл зөхиөлсөн баг. Хоёрдугаар таамагласан хүмүүс бол нөгөө ерөнхийлөгчийн хүргэн чөлөө хамаатан гэдэг утгаараа ерөнхийлөгчийг зүтгүүлж магадгүй гэдэг байдлаар түүний нэрийг оруулж ирсэн болов уу гэж болж байна. За хамгийн залуу өрсөлдөж байгаа хүчтэй гэсэн шүү бас тий. Тимур. Яна нэр муу их гэж. Тимоны сонсдгүй байсан. За тий. Одоо сая нэлээ ураны төсөл гэдэг бас нэлээ нэрэндээ зүүж явлаа. Сонгуулиор бол нэлээ хүчтэй өрсөлдөд баг бүгдийг гаргасан. Нөгөө скутерээс бусдыг гаргасан. Энэ хүнтэй. За тэгээс гарчлаа. Чингэлтэйгээс босоогоор. Эвлийн утсан дээр явж байгаагаар нь сошиал орчинд явж байгаагаар нь бол хүмүүс ингээл мэдчихлээ. Та хоёр яг хувь мэдрэмж чи юу гэж бодож байгаа? Эсвэл нөгөө прогноз нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээр яг энэ үнийг юу гэж. Энэ хүмүүсээс хамгийн урт удаа яригдж байгаа нь учрал шүү дээ. Тэгээд энэ юу л ахaltaа нөгөө шууд дутгаар бол ерөнхийлөгчтэй л холбогдтой. Ерөнхийлөгч учрлыг явуулах байх. Тэгээ буухаараа одоо учрлын оронд ирэх. Учрлыг бүр бэлтэж байгаа ч гэж нөгөө ярьдаг шүү дээ. Улс төрийн. Эсвэл нөгөө нэг хэрэг эрхлэх гэдэг чинь нөгөө дамжлага гэдэг агуулгаар дараачийн сайд дээрээ байж магадгүй тий. Учрлч одоо хэдэн оных вэ? 89 биш ээ. 88 уу 86 уу. Одоо хэвлэлд бол байр суурь хэлээг байгаа маань хүн. Айгу магадгүй. Ингэж хэлсэн шүү дээ. Ер нь бол бүр ингээд үгүйсгээгүй. Одоо чи ингээд тий би одоо засгийн газрын хэрэг эрхлэхийн дараагаар ажиллаж байна. Засгийн газар огцроогүй байна. Ийм үед одоо би ингэж ярих нь эсэргийлэхгүй, ёс зүйн үед болохгүй гэх. Тийм гээгүй үгүйгээгүй. Тий. Гэхдээ би ингэж бодож байна. Одоо засаг авсан хүн айгүй хүнд нөхцөл байдалд тий. Энэ нөгөө эрдэсийн бүтээгдэхүүний үн мөн маань юу болсон бэлээ? Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, энэ худалдааны дайнууд юу болсон бэлээ гэдэг утгаараа бол айгүй хүнд жил нэг 22 жил бол төсөв мөнгөний бодлого барьж авах гүйцэтгэх засаглалт бол айгүй хэцүү 2 жил эхэлж байгаа тохиолдолд
ийм шин дүр төрх магадгүй ардын нам ирээд үгүй гэж харж байгаа бол одоо энэ хүнийг тэгж золинд гаргах болов үгүй болов гэдэгт жоохон эргэлзэж байгаа. За энэ удаа байжээ. Тэ 28 оны сонгуульд хөөгээл байжээ гэсэн байж магадгүй. 27 онд сонгуул болно. За тэнд одоо манайхаас хэнийгээ яаж оруулах юм? За ард дээр нь 28 оны их хурлын сонгуул болно. Их хурлын сонгуульд Монгол Ардын намыг ямар хүн барьж авч орох юм? Мэдэр гэдэг нүүдэл бодох юм бол магадгүй зарим нэг гэрхэн хүмүүс харсан ч байж магадгүй сошиал дээр юу явж байгаа бэ гэхээр энэ удаагийн ерөнхий сайд сонирн биш ээ. Тэрний дараагийнхан сонирн байна гэдэг нэг ийм өнцөг явж байгаа тохиолдолд тэрээ түүнийг 28 онд Ардын намыг авч орох хүн гэж харж байгаа харж ээж болох уу? бэлтжиж. За учирлч ингээд том төслүүд дээр явчлаа тий. Тэгээд ингээд Женко ахтагаа бас үзээд нь шүү дээ. Төгрөг нуурын ордоор дамжуулж байгаа юм уу тий. Ямарч ингээд яриад ин том игацлүүдтэй ингээд холбогдоо ингээд аваа явуулаа. Одоо энэ цахим гэмт хэрэг гэдгийг нэлээ яриад байгаа шин тий. Мөрөдөө тоглоом нэг ярьж байгаа. За өөрөө бол одоо хуучнаар бол намзэг тий. Намзэгийнхаа тэргүүн билүү. Ергийлэгч гэдэг лөө. Тим явж байна. За Байнгын орны дарга хийжсэн тий. Цахим бодлогын байнгын орны дарга хийж байгаа. Цахимын сайд хийлээ. Сайд байх үедээ бас божигнуулсан тий. Би тэгээд нөгөө нэг хэрвээ үнэхээр тэрээр тийм байна. Хэрвээ үнэхээр тэрээр 28 онд Ардын намыг авч сонгуульд орох дүр мөн бол Энэ удаад одоо засгийн газар тэргүүлж ингэж 3 жилийн туршид рейтингээ унахгүй байх гэж бодож байна. Одоо ингээд өнөөдөр засгийн тэргүүн болчоод 28 он хүртэл рейтинг сайн авч явна гэдэг бол амар хүнд таалах шүү дээ. Тэгэхээр одоо учрал өөрөө хүсч тавигдах юм уу? Одоо учрлыг хайрлаа тавихгүй юм уу гэдгийг л одоо асуумаар. Энэ удаад замын болох уу? За сүлжвэл. За ер нь бол нөхөрчин орон нутгийн сонгуул үгүй их улсын хурлын сонгуул сайн үндэстэй. Өөрийнхөө тойрог дээр болсон. Унаад ерөнхийлөгчийн хамгийн дарга болсон. Ерөнхийлөгчийн хамгийн дарга болсноос шивэлд ер нь ярилцлага өгөөгүй. Маш хурдан ингэж алхаж байгаа шүү дээ ордонд. Ордны сэтгүүлч гүйцэхгүй байгаа шүү дээ. Ер нь гүйцэтгэмдээ өгөн те. Зариг цахиур хүртэл гүйцэхгүй байгаа. Хамгийн урд нь зариг цахиур хүртэл гүйцэхгүй байгаа шүү. За сэтгүүний тухайд их хурлын дараагаар ажиллаж байхдаа үндсэн хуулийн өөрчлөлт хийж чадсан гэдэг нэг юм том шишгтэй. За тэгээд нөгөө үндсэн хуулийн энэ өөрчлөлтүүдийн үр дүн нь одоо ингээд ажил хэрэг болж болоод явж байгаа 126-аач гэдэг юм уу сонгуулийн холбоо танилцаач гэдэг юм уу тийм ийм ингээд өнөөдөр үйл хэрэг болоод явж байгаа энэ үйл явдлуудын автор магадгүй маш их юм төлөвлөсөн байсан байх гэж би зүгээр хувь мэдрэмжээрээ боддог. Тэгээд яг эдний тойрог дээр нөгөө хүн нас орсон хэрэг гардаг сонгуулийн үед. За тэр болсон тийм тэр бол сонгуулийн үр дүнд бүр амар ингээд айгу огцом нөлөө үзүүлсэн. Тэгээд магадгүй тэрний сүүдэр дайрцсан ч байж мэдхээр. За тэгээд зээн холд даргын жишгээр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон. Зээн холд дарга яг их хурлын дарга байжгаад унаад ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон шүү дээ. Тэгэхээр ингээд ялган шалтгаан. Нөгөө Женкогийн тийм тамгын газрын дарга болсон. Женко ч очиж. Гэхдээ ямар ч байсан ингээл за ингээд тамгын дарга хийж байгаа л ингээл гавьяаныхаа амралтанд гарна марна эдэр гэдэг тийм бодол байхгүй байх гэж би зүгээр бодсон. Ягаад гэвэл шатрын холбооны ерөнхийлөгч болоод тахлаа. Номын баярамаа шитгэхдээ үргэлжлүүлж хийсээр л байгаа. Гэх мэтчлэнгээр бодох юм бол ямар ч байсан улс төрийн хувьд нэг юм идэвхгүй дүр төрхрүүл лав шилжээгүй. Женко чигаа өөрөө баян хонгор дээр явнаад жил өнжөөд ерөнхийлөгч болж байсан шүү дээ. Гэдэг шиг. Мэдгүй магтгүй юм тий. Цандштар чинь нөгөө Стэнфордыг сугуул өстэй. Тэгээд төчмөр хийсэн тэр сүүд ингээ хийж мэйгээд. За ер нь бол ном сайн уншдаг ер нь тэр талаараа монд гэлээ гэсэн. Тэрнээрээ гоё ил хийсэн. Ярьдаг. За үндсэн хуулийн 2 удаагийн юм дээр тэр нөгөө Стэнфордоос ирснийхээ дараа тэр төлөөллийн арчил марчил гэдэг аюу хүчтэй ярьж. Жинхэнэ хүчтэй ярьж байсан байх. Тий. Тэгээд чинь ашчихсан албан тушаалгууд чи юу вэ? Хэрэг эрхлэхийн дарга хийжсэн тий. Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга хийжсэн. Гадаад харилцааны сайд хийж илүү. Ялаа. За тэрийг нь санахгүй шүү. Сайн санахгүй тий. Тий. Тэгээ ингээд сонгогдоод хурлын дарга хийжсэн. За ийм хүн байна. Одоо өнөөдөр хагасан бүтэнсэн тэр нь ингээд ман доторх бужигнаа ингээд явчихад даваа гарагт баг хурал алтан бус мэдэн штэ тий. Даваа гарагт маны баг хурал дахиж хуралдаад яг асуудлаа яг жинхэнэ асуудлаа ярих байхаа гэсэн хүлээлт бол бид нарт байна. Улс төр одоо цаашаа салхин хаашаа хийж мэдгүй одоогийн таамаг бол юм тийм тамхины цэг мэдэн шүү. За тэгээд
Ямар нэгэн байдлаар шин засгийн газар бүрдлээ гэж бодоход эхний хийх алхам нь төсвийн тодтгол байх байлгүй дээ. Одоо энэ За ингээд одоо ерөнхий Наадмаас сайдынхаа өмнө нэгэн юм жигдээд байгаа, тий? товлон заяа тамилна. Араас нөгөө сайдын марафон ч бас нэг үргэлжлэн янзын сайхан гүлтэндээ. Тийм. Энэ нөгөө Тэгэл наадам хиний даа, тий. хаан сайдаар тавихын, тэр нь хиний хүн байхын гэдэг юм уу, аль фракцийн төлөөлөл байхын гэдгээс тэр нөгөө тэнцлийг хэр хангасан бэ гэдгээс засгийн газар хэдэн настай байх вэ гэдэг ер нь бол тэгж бодохоор шүү дээ, тий. Ан бол орохгүй 8 суудлах осор чинь гэж бодоход за хүнийг эзнийг авлаа гэд бодоход манийн сайд нарын тоол өснө. Гэхдээ шинэ ерөнхий сайд бүтцдэрээ өөрчлөлт хийж болно. Эрхтэй. Яамдын тоон дээр, тий. сая бол ардын нам тэр сонгуулийн дараа бол бодлогын яамнуудаа арчс намд бас өгсөн шүү дээ. Тэ? Тийм шүү дээ. Эдийн засаг хөгжлийн яам. Тэгээд уул уурхай. Хууль зүйн яам. Хууль зүйн яам чинь бодлогын яам. Одоо боломжсорлын яам чинь бас бодлогын яам шүү дээ. Бодлогын яамаа бас тэр хүн намд өгч байгаа байхгүй. Тэр нь харьцангуй 50 нэлээд сайн юутай одоо таталтаа тахгүй өгсөн. тэгэхээр одоо за нэг дугаарт нь шинэ ерөнхий сайд тодорхой нэг үйл явц. За дараагийн 7 хоног гэхэд ерөнхийдөө тодорхой болох байлгүй дээ гэж ингэж бодож байна. За ерөнхий сайдтай боллоо гэж бодоход ерөнхий сайд эхлээд бүтцээ зурна. Үнэхээр энэ 20 хэдэн сайдаар нь оруулж ирэх юм уу? Багасгах юм уу? За бүтцийн дараа хамтрал байгаа мó байхгүй мó? Тэц бүрэлдэхүүн ингээ орж ирдэг тий. За тэгээ хамтрал байгаа байхгүй бол хинтээ хамтрах юм бэ? 2 4 судалтай намд хэдэн сайдыг судлах юм бэ? Одоо бодвол нэг л байх та. Тэгээ тэр орж ирсэн үнэ шатрал болдог байлгүй. За нэг юм асуудал орж ирнэ. За тэгээ дараа нь сайдуудаа томилно гэдэг чинь ингээл. Тэгэл намар. Одоо юм сэрэгчтэй нөгөө одоо ийзнээс Батарт одоо нэг сайд өгч магадгүй. Бурхан минь наадад тэрээр амсдаг гэж хэлээд байгаа юм шиг. Үндэсний хөвслээс одоо номтой хоёрт өгч магадгүй гэл яриад байгаа. За гэтэл энэ дээр нөгөө юуны асуудал орж ирдэг бас. Гендрийн асуудал тий. Гэхдээ одоо ингээ харалтаа ингээд харзаасан 10 хар залуу л биш тий. Яагаад зүгээр хүчтэй эргэж байгаа ганц эмэгтэй орж ирэхгүй юм. Манд чинь одоо хүүсийн хувьд бид нар тим болголоо гэдэл PR-даад байсан. Тэдэн хувийн эмэгтэй нэр дэвшигч төвшүүллээ. 32 эмэгтэй төвшөнтэй. Тэгчээд энэ дотор нэг ч эмэгтэй хүний нэр огт хүчтэй болог хүчгүйс одоо сул чамаагүй ярмаар байна штэ. Болгон туяа наах юм уу хэн мэдгүй. Хэн байх юм те. Би л түрүү ярьсан харин. Түрүүчийн дугаар дээр бас нэг хальт ярьжсэн санагдаад байна. Харцаасан хараа. Их хурлын дэд даргыг бол эмэгтэй хүн хийж исэн байна. Хэд хийжсэн байна гэдэг. Ерөнхийлөгчд эмэгтэй хүнээр дэвшижсэн байна. Нэг удаа. Тэгтээ яг хав сонгогдоогүй л боловч. Засгийн газрын тэргүүн дээр огт эмэгтэй яригддаггүй юм байна. Одоо ярил л дээ. Монгол улсын түүхэнд те. Түүхийн бүх хугацаа. Тэгэхээр гүйцэтгэх засаглалыг эмэгтэй хүн тэргүүлэх боломж байгаа юу? За тэргүүлдэггүй маа. Засаг сайдын нийтнийг хальт орж ирээл гарсан те. Нэг хальт. Яах вэ те. Яриул гоё, яригдуул гоё л да. Үнэн хэрэгтэй болж чадахгүй заяа. Яа. Ямар ч дэмжлэг байхгүй байгаа зү. Эмэгтэйчүүд устрам муу чинь. Тий, одоо чинь өмнөх ажлыг хэл яваад идэх бах тий. Одоо ингээд хамгийн боломжтой нөх юм уу юу хий одоо түүгээд харуул. Тий, Монгол Ардын намын эмэгтэйчдийн холбооны ерөнхийлөгч нь булган туяа яриа гэж л боллоо шүү дээ. Чинь эмэгтэйчдийн холбооны. Тэгээ булган туяа сайд жишээ нь яригч чадж байгаа юм. Тэр сая Батцэг сайд л байна л да яригдвал. Батцэг сайдыг бол ерөнхийлөгч. Манай эмэгтэйчүүд сайн уус төрч өөй. Олон дэмжлэг аав. Гэхдээ яг олон улсын жишгээ харах юм бол эмэгтэй дүр амар олон шүү дээ. Тэ. Германы канцлер байна, Ангела Меркель, тэ нөгөө Маргарет Тэтчерээс өсвөлэл ингээл байгаа шүү. Хиллари Клинтон өдр чи айгүй хүчтэй дүр. Одоо сая нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгчөөс бодог лөө Камала Харрис байна, тэ. Эмэгтэй улс төрийн сайн дөрүүд нөгөө нэг ингээ үсээ ингээ сүлжчихдэг чинь хэн блэ? Лукашенко хэн гэдэг лээ. Тийм ингээд эмэгтэй дөрүүд уул нь бол айгүй хүчтэй дөрүүд гарч ирдэг шүү дээ. Төмөр хатагтай матагтай айдэр гэдэг дүрээр. За хэдүүлээ гоё хүслийн ütчдэг тий. Хүслийн юм яриад дуусгачих гэсэн санал байна надаа. Одоо next 9 зүгээр яаж ажилласаа гэдэг иргэнийхээ байр суурийг хэлж ядах уу? За. Мэдгүй юу хүсэж чинь тий. Сэтгүүлчийнхээ гэж. Тий, сэтгүүлчих юм аа. За. Сэтгүүлч иргэнийхээ хувьд бол зүгээр юм мэдээллийн манипуляц битгий байж тий.
юм монтаж өнөр турсан өмнөх сайд нар чинь засгийн газрын цаг, нээлттэй цаг, засах цаг юу ч хэлээд сардаа, улиралдаа 14 хоногтой иргэд олон нийтэд шууд мэдээлэл өгдөг, асуултанд хариулдаг байсан юм. Норвегийн алтан уяг 7 хоног бүр 7 хоног болгон эвлээ уулздаг байлаа. Одоо тийм болмоор байна. Улс төрийн эн чинь бүр соёл үүргэн тий. Тэгэхээр энийгээ сэргээе. За болдог бол одоо одоогийн ерөнхий сайд маань гарч ирэх зүгээр зовлон жаргалаа бүх юм аны нөгөө ярьчих тий. Рекорд нь үлдгэлтэй, түүхэн үлдгэлтэй тэмцтэй. Сэхэний эдийн засаг хүлээж авлаа гэж хуульцгаад. Тийм ямар ч засгийн газар яасан. Нэг өмнөх нь болохоор нэг аятайхан болгоод өглөө гингүүт авсан нь болохоор бүр сэхэнд орсон эдийн засаг хүлээж авлаа гэж. Одоо тэгж авах юм уу? Тэгсэн мөртлөнгөөсөө төсвийн өсөлт нөсөлтөд харахаар чинь амар л байдаг. Тэгээд энэ олон яамдуудаа цөөл бүтээмжийн менежер, хяналтын менежер тэр 400 үнэ чөлөөл төр зүгээр ажил олгодог машин байхаа одоо бэлтэй эдийн засаг хүнд ойж штэ. Цомхон ухаалаг л ажил л да. Тэгээд тийм битгүй олон яамдуудаа цөөлөөсөл гэж хүсэж байна. Та хоёр маань юу хүсэж байна? Би нөгөө нэг юм сүржин дарж өгнүүдээсээ жоохон татгалзчихасаа л гэж бодож байна. Энэ нөгөө мега сега гэдэг мэдээж нөгөө нэг том төслүүд хөдлөн мөдлөх ёстой л да. Гэхдээ арайч бас барин 50 юм биш. Ядаж ингээд одоо бодоход эн чинь 30 хэдийн ерөнхий сайд. 30 юм уу? 30 байлаа шүү дээ тий. 30 гаруй. Ерөнхий сайд болгоно нэг том ажил хийгээд хахад л Монгол үдид ямар байх байсан бэ гэд бодох юм бол арай ондоо байх байсан баг. Тэгэл алаад өгн ураад өгн гэж гарч ирдیں۔ Амаргүй байлаа гэж буугаад ах юм бол аль нь ч нэг ч юм хийсэн юм байхгүй. Тэгэхээр ууг нь зүй нь болдог бол ингээл нэг засгийн газар нэг юм ойлыг бариад болчихдог бол тий. Тэгэл тэрийгээ яг гүцэгчдэг. Тийм, эцсийн нүртэл ингээл гүцэгээл хийчдэг бол эгийн цаг голын утсан цахилгаан станы гүцээг хологноо л гэвэл холовчоол буудаг байх юм бол газрын тосны үйлдвэр барина гэж барьцдаг байх юм бол нь хөгжилт арай ондоо улс орон хөгжихийн ирээр миний кармач шал ондоо байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингээл худлаал бүгдээрээ л яриад байдаг. Тэгэл төгсгөлт нь ёстой чадсангүй хэцүү байлаа. Яг хийдгийн даван дээр унгаачлаа гэдэг ийм яриатаагаар тэгэхээр нөгөө нэг иргэдийн төрд итгэл байхгүй болоод ингээл 1.5 жилийн настай засаг масаг гэдэг ийм юмнууд чинь хөврөөд идэм юм шиг санагдаад байдаг шүү дээ. За үлсэ. За. Дуусах юм уу? Чам төслийн жигсаал байгаа мó байхгүй мó? За юуг нь өсгөв дээ. А ер нь бол өсөж ядын биелэхгүй юм чигээш муугаа. Багхан шиг л одоо гоншигноосоо гэж бодож байна. Тэгээ эн чинь нөгөө төрийн бодол нэг юм төрийн бодлого шийдвэр гарцсан байгаа. Энийгээ хин ч одоо гарсан те. Аль сайжруулаад хийгээсээ гэж л бодож шүү дээ. Тэгээд энэ чинь нөгөө ажил хийх хугацаа бас энэ парламент бага байна. Бодохгүй ерөнхийлөгчийн сонгуул болно. Улс төрчил. Тэгээд намууд нь одоо дахиад хурлуудаа хийн. Дараагаар нь тэгээд улсын хурл, орон нутгийн сонгуулиуд болно. Тэгэхээр нөгөө ажил хийх хугацаа бас богинохон үйлдэлээ. Тэгээд шинэ болж байгаа ерөнхий сайд нь одоо өмнөшгөө гоншигноод илүү ажиллаад хурдыг хийгээсэй л гэж бодож шүү дээ. Хүүшээ, бензин нэмэгдсэн ба штий. Юу вэ? 92 өнөө шөнө 2390 болчих. Хит байсан юм. 50,000 төгрөг өссөн юм. Хит байсан.